Маш чухал хууль орж ирж байна. Бүр хүн хамаатай, өрх гэр бүл хамаатай юм хууль. Тэгэхээр манай гишүүд энэ удаагийн их хурлын гишүүдийг би бас юун дээр одоо гуйж уриалах гэж байна гэхээр энэ хуулийг энэ парламентаар бид нар яаж ийгээд заавал батлуулах ёстой. Өмнө нь миний мэдхийн бараг 4 парламентаар орж ирээд энэ хууль орж ирсэн юм шүү дээ. Өргөн баригдсан. Тэгээ батлагддаггүй байхгүй юу? Тэгээ янз бүр болно. Одоо энэ удаа би бол ажлын хэсгийн дараагаар эрэгтэй гишүүнийг томлоосоо гэж хүсэж байгаа. Яагаад тэгэхээр заримдаа ингээ эмэгтэй гишүүд ахлахаар эрэгтэйчүүд ингээ маазраал тэглээ инглээ тэгэнгүүтээ сошиалор бүлэдэж эхэлдэг. Одоо нэг эмэгтэй гишүүд ийм тэнийг юм арилаа инглээ тэглээ гэд. Тэгэхээр энэ эрэгтэй гишүүдээр нь ахлуулах хэрэгтэй. Тэгээ энэ хуулийг бол маш сайн одоо хилцэх ёстой гэж би хэлэх гээд байгаа. Мэдгүй эрэгтэйчүүд яагаад гацаагаад байдгийг яг батлах болохоор л зарим дээр нь ингээл гацаагаад байдгийг штэ. За би 2016-аас 20 оны хооронд бас энэ намынхаа эмэгтэйчүүдийн шугамар улс орон даяар хилцүүлгийг хийсэн. Энэ гэр бүлийн тухай хуулийн хилцүүлгийг хийгээд их хурлын тухайн үед манай оюун хорл гишүүн, наран туяа гишүүнд ингээд хүлээлгэж өгч ирсэн. За энэ дээр нэг 2 үндсэн чухал зүйл бүх газраас бол гарч ирсэн. За энэ юу гэсэн заалт гарч ирсэн бэ гэхлээр эрсдлийн сан байгуулж болдгоо юм уу гэдэг юм гарч ирсэн. За яагаад тэгэхээр одоо гэр бүл саллаа маргаашнаас нь эхлээд тэр хүүхэд хоол идэх хэрэгтэй. Маргаашнаас нь эхлээд тэр хүүхэд хувц өмсөх хэрэгтэй. Зардал гардаг. Гэтэл шүүхээр шийдвэрлэгдтэл өчнөө жил явна. Сүүлдээ одоо тэр ээж бол явхаасаа бүр ингээд халгаад бүр явхаа болдог. Тэр шүүхэн шийдвэр дээр тэр ээжийн одоо хамтраад тэр тэтгэмжийг олох асуудал дээр явдаг зүйл бол бараг байдаггүй. Харин тэр алтан гэрэл гишүүний нэг өргөн барьсан хууль байгаа шүүхэн шийдвэр гүйцэтгэл бол тэр юу болсон бол тэр хууль дээр бол энэ асуудлыг бас сайн шийдвэрлэж өгсөн байсан. Тэгэхээр тэрийг одоо бас яг зэрэг хилцүүлээд явах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ гэр бүл салсны дараа үүргээ биелүүлэхгүй байгаа хүмүүст ямар одоо хариуцлага тооцох юм бэ? Яаж энийг хурдан тэр тэтгэмжийг олгох юм бэ гэдэг хамгийн чухал асуудал ерөөсөө энэ хуулийн гол амин сүнс гэж би хэлэх гээд байна. За дээрэс нь хүмүүс нэг ийм санал гаргаж ирсэн. Одоо бүхэлдээ улс байна да хамаагүй нэг 2-3 тэрбум төгрөгөөр нэг эрсдлийн сан байгуулад одоо гэр бүл салсны дараа тэр тодорхой хугацаанд энэ одоо хөдөлмөрийн өсний доод хэмжээгээр ч юм уу тэр хүүхдэд тэр тэтгэмжийг олгож байгаад тэр мөнгө ааваас нь юм уу одоо тэр дараа нь одоо энэ гэр бүлийн тэр салсан хүнээс гаргадаг одоо эм зээлийн хэлбэр үүсээд тэрийг эргэж олж авдаг бахаар энэ бол бусад их олон оронд хэрэгждэг юм байлээ. Эхлээд эрсдлийн сангаас өгчөөд дараа нь тэр ааваас нь ч юм уу ээж нэг ингээ олж авдаг. Бүр зарим үед удаа өгөхгүй бол одоо хүү мүүтэй олгодог ийм зүйл байгаа. Тэгэхээр энийг би сая одоо үг хэлэхдээ амжсангүй чуулган дээр энэ асуултыг асууя. Энэ дээр яг сайн хариулт бэлдээд ирээрээ гэдгийг хэлмээр байна. За дээрэс нь яг ямар дэмжлэг үзүүлэх юм бэ гэдгийг бас чуулган дээр асууя. Одоо Унгар улс бол энэ гэр бүлийн хуулиар гэр бүлийг дэмждэг хамгийн одоо сайн жишгтэй орн гэж яваад байгаа. Тэгэхээр энэ гадны туршлага муршлагыг хэр судалсан байдаг юм бэ? За тэгээд энэ хүүхэд өмчгүй үлдээд байдаг асуудлыг бас одоо хэр сайн тусгаж өгсөн бэ гэдгийг одоо чуулган дээр асууя. Энэ дээр байна хүүхдүүд гэр бүл салсны дараа насан туршаагүй учраас тэр хөрөнгийн өөр